Олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд зарим витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийн хүний биед үзүүлэх эерэг нөлөөллийн тухай бодиттой баримтыг гаргаж ирээгүй байна. Харин зарим төрлийн витаминыг хэрэглэх нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй бөгөөд хорт хавдар, бөөрийн чулуу зэргийг үүсгэх эрсдэлтэй байгааг судлаачид дүгнсэн байна. Бидний биед хэрэгтэй хамгийн чухал витаминууд болон чухал шаардлагатай биш витаминуудын жагсаалтыг хүргэж байна. С витаминыг дархлааны системд, А витаминыг хурц хараанд, мөн эрч хүчтэй байхын тулд Б витаминыг хэрэглэхийг эмчнэр зөвлөдөг. Тэгвэл бид энэ бүх витаминыг хоол хүнснээсээ мөн авдаг бөгөөд зарим судалгаа нь зохист хэмжээнээс ихээр хэрэглэснээр сөрөг үр дагавартай болохыг хэлжээ. 2011 оны Америкийн нэгдсэн улсын Айова мужийн 25-аас дээш насны 38 мянган орчим эмэгтэйг хамруулсан судалгаагаар зарим витаминыг удаан хугацаанд хэрэглэснээр витамин хэрэглээгүй хүнтэй харьцуулахад хүний биед нас барах эрсдлийг нэмэгдүүлж байгааг дүгнжээ. Харин хоол хүнснээс тэр бүр авах боломжгүй витамин буюу Э витаминыг нэмэлтээр хэрэглэснээр ясны бат бэх байдалд сайн нөлөөтэй ба хоол хүнснээс тэр бүр авах боломжгүй учраас нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй юм. Бидний хэрэглэдэг ихэнх хүнсний бүтээгдэхүүнд агуулгаддаггүй Д витаминыг өвлийн улиралд илүүтэй хэрэглэх шаардлагатай юм. Харин антиоксидантыг зохист хэмжээнээс хэтрүүлж хэрэглэх нь хорт хавдар үүсгэгчнийг шалтгаан болдог байна. А, С, Е витаминууд нэрсний төрлийн жимсэнд мөн хүнсний ногоонд их хэмжээгээр агуулгаддаг ба антиоксидантын витаминууд юм. Гэхдээ хүнсний нэмэлтээр хэрэглэх нь мөн л эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. А витамин их хэмжээгээр хэрэглэх нь тамхи татдаг зуршилтай хүмүүст урт хугацаанд уушигны хавдар үүсгэж байгааг тогтоосон байна. Харин С витаминыг нэмэлтээр хэрэглэхийн оронд цитрусийн төрлийн жимс хэрэглэх нь зүйтэй юм. Ханиаднаас сэргийлэхийн тулд С витамин хэрэглэх шаардлагатай гэдэгч бодит байдалд үзүүлэх нөлөөлөл маш бага юм. 2000 мг-аас илүү хэрэглэх нь өөрийн чулуу үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Харин үүний оронд цайрыг хэрэглэх нь ханиадны эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлж ханиадны үеэр илэрлэг завиурыг багасгадаг байна. Харин Е витаминыг нэмэлтээр хэрэглэхэд мөн шаардлагагүй витаминуудын тоонд орж байна. Хоол хүнсэндээ буу цайг хэрэглэснээр зохист хэмжээний Е витаминыг авч чадна.